Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Романо амьдралдаа тоглолт хий. Сайн байцгаана үзэгчдээ, энэ өдрийн мэндийг хүргэе X35 муу тог тав хүндээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж Расти наттай хамт байгаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За, Готтлаарха анхны ревюг 5 X35-ийн өнгөрсөн дугаараас бол хүрсэн ба. Яг нэвтрүүлгийн сүүлийн нь баг 30-ад минутыг бол манай Расти маань ингээд ер нь бол нэвтрүүлэг базаж яг бүтэн сарын турш буюу сар гарагийн турш буюу сар хагас алхах нь шүү дээ. 6 анги. За тэгээд энэ 7 хоногт бас өшөөний сонирхолтой мэдээлэл байгаа. Avengers Endgame-ийн бас нээлт болно. За эх 7 хоногийн дугаар бол нэлээд халуухан яриатай тийм дугаар бол болох нь бол гарцаагүй баха. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн ревю бол нэлээд хангалттай байсан гэдгийг бол хэлхэн зүйтэй байх. Маш олон хүмүүсийн асуулт нь бас бодож тэнэглэж явсан зүйлийг заавалгаагүй болоод асуух өгсөн зүйлүүд дээр бол манай Расти маань мэдээлэлүүд тавих нь өгсөн гэдэгт найдаж байна. Ингээд X35-ийн хамтран ажиллагч дэмжийн ажиллагч Романо Брэнд бас хамтран ажиллаж байгаа тавих нь дуулахад таатай байна. За тэгээд өчтөр болон энэ амралтын өдрүүд нэлээд завгүй байлаа. За залуучуудтайгаа уулзаад сан сэтгэлдүүдээ хаваалцсан баг. Залуучуудын дунд ямар ярих илүү дэлгэрэнгүй асуугдж байна, ярилцж байна. За одоо Кандер уулзалт хийж байгаа шүү дээ, тий. Кандер Кан лаунж дээр энэ мэдээж маань нэвтрүүлгийн хамтран ажиллагч Кан лаунж дээр бол бид нэр нэгд өдөр болгоны 29 цагаас уулзалт хийж байгаа, хилцүүлэг өрнөж байгаа. Бас өчтөр бол хүн жоохон бага байсан. Яг үнийг хэлэхэд. Өмнөх дугаар дээр бол арай одоо эхний ангийнх дээр бол арай хүн гайг байсан. Дараагийнх дээр нэлээд уурах гэж бодож байна. Нэлээд том юм болохоор. Тэгээд яриа хэлцүүлэг сонирхолтой явж байгаа. Сэдвүүд бол мэдээж дунд дуусахгүй. Тэгээ мэдээж энэ 7 хоногийн одоо манай нэвтрүүлгийн маань хамгийн том сэдв. Энэ 7 хоногийн болон дараа 7 хоногийн хамгийн том хоёр юм бол одоо яахан аргагүй зөвхөн одоо энэ манай нэвтрүүлэгч биш ерөөсөө баг одоо pop culture те соёл entertainment-ийн бол хамгийн том хоёр юм бол Game of Thrones-ийн одоо тулааны анги, Winterfell-ийн тулаан, тэгээд Endgame кино. Энэ хоёр л анда яалтч. Агуу хоёр тулаан баг эрт л Тэгснэж бидний одоо хайртай хүмүүс өгөх юм байгаа те. 3 4 хоногийн дотор. Харин тийм ээ. За ямар ч байсан тэгээд сэтгэлдээ их бэлдэж байгаараа. Ялангуяа айл киноных нь шүтэн бишрэгчд үзэгчд өөрийн хайртай дүрдээ одоо юу гэдэг сэтгэлийн эртээс бэлдээрэй гэж. Одоо нөгөө нэр зохиол одоо хин хэлсэн байдаг шнэ тулгай тамир романы хонгорын дүрийг өхүүлмэргүй байсан ч гэсэн үнэхээр өхүүлэхээс өөр арга байхгүй байсан гэдэг шиг хонгорыг бол өхүүлсэн байдаг зохиол дээрээ. Яг энэ дээр адилхан одоо Avengers болоод Got болоод за хайртай дөрүүд чинь болоод одоо ингээд хайр найраг бол явах гээд байна да. Явах гээд байна да. За тэгээд нэвтрүүлгийн цаг их давчуу хийгээд богинохон юу вэ гэхээр нэвтрүүлгийн сүүлийн минутанд Got-ийн 8 дугаар бүлгийн 2 дугаар ангийн талаарх дэлгэнгүй мэдээллийг бол тавхан ревюг манай Раст өрөх учраас түүнээс өмнөх мэдээллүүдээ бас багцлаа тавхандээ хүргэе гэж бодож байна. За тэгээд бокс офисыг энэ удаадаа алгасан. За тэгээд бокс офисын тэргуун баримт Лоронагийн хараал гэх кино уран бүтээл бокс офисыг тэргүүлсэн байгаа. За тэгээд эх 7 хоногт болоод энэ 7 хоногт шинээр танилцуулах зон сонирхолтой олон кино уран бүтээлүүдээс дараах кинонуудыг онцлож байна. Энэ дунд энэ зуны бас нэлээд хүлээлттэй байгаа кино уран бүтээл бол Hobbs and Shaw-ын албаст 2 дахь трейлер гарсан байлээ. За анхны хүлээлтээсээ бол бас дажгүй. Ер нь бол энэ ертөнцийн бүр нэг улам утгаа алдаад бүр супер баатар болоод тэгээ тэрэн дээр ч энэ хин Dwayne Johnson, Jason Statham хоёр нэг тийм уур амьсгалаа мэдрээд ах шиг байна. Ямар уур амьсгалтай кинон дотор байгаа гэдгээ. Тэгээ энэ трейлерээс нь харж байгаа ч гэсэн ерөнхийдөө инээдтэй хөвгөлтэй тэгээд ерөөсөө бүр байж болохоор хамгийн хэтрүүлэгтэй тий. Одоо тэр Idris Elba-гийн дөрөсүүлдээс Black Superman болцож явж байгаа. Би одоо тэр тэгж бодсон шиг Black Panther явж ийнэг үеийг харсан шүү дээ. Тэгээд чи бүр Black Superman гээ трейлер дээрээ дурдчихлаа шүү дээ 2 3 удаа тий бүр татаага яцтэй. Ямар ч нэг одоо мэдээж бид нар энэ бас л Endgame гэж ярьж тий Endgame, Game of Thrones тэгээ Star Wars episode 9 одоо энэ том ертөнцүүдийн одоо олон жил явсан ертөнцүүдийн дөрүүдийн төгсгөл болох гээд байна. Тэр дунд нэг иймэрхүү юм дали хөгжилтэй юмнууд айгу бас гоё одоо entertainment байх тий. Тэглгүй яах вэ? Ямар ч Dwayne Johnson, Statham нарын гол дүрэн тоглосон энэхүү. За галзуу урдын цувралын үргэлжлэлийг бол арай сонирхолтой байдлаар нөгөө хоёр дүр дээр хөгжүүлт хийгээд шинэ кино уран бүтээлийг тав бүхэн бэлгэрж байгаа. Өнгөрсөн дугаараар бол товчхон мэдээллийг хүргэсэн. Ингээд шинэ трейлер бол танилцуулагдсан байлээ шүү тав бүхэн. Тэгээд бусад мэдээллийг сошиал ертөнцүүдээс бас авсан бахаа гэж найдаж байна. За тэгвэл дараагийн сонирхолтой кино уран бүтээл нь Child's Play буюу одоо бид бүхэн нөгөө Chuck амилсан хүүхэлдэйний адал явдлыг бол 1980-ад он за бид хүүхэд байхад л гардаг байсан тэрхүү одоо баатар амилсан
Нийгэм үйл явдал. Тэгээ энэхүү киноны гол дүрд нөгөө хин дуу оруулсан юм билээ шүү дээ. Mark Hamill. Одоо Luke Skywalker тий. Нэг бол Joker-ийн дууг одоо дуу оролт оруулдаг байсан. Joker-оор илүү энэ дээр илүү одоо авцалтаатай байх тий. Joker дуу оруулдаг байсан. Тэгээд Charles Play надад сонирхолтой юм зүгээр энэ юу байгаад байгаа. Aubrey Plaza энэ гол дүрийн хүүхдийн ээжийн дүр тоглож байгаа. Надаас айгу санагдаад байгаа. Сонирхолтой. Энэ Aubrey Plaza айгу гоё жүжигчин. Жохон галзуу. Тэгээд энэ надад бас жохон тэнэг санагдаад байгаа юм. Энэ Chucky энэ дээр болохоор юу юм бэ л дээ. Одоо тийм сүнслэг мөнслэг юм биш ерөөсөө зүгээр робот юм бэ л дээ. Тэгээ нөгөө нэг Terminator Enter шиг зүгээр нэг компьютер нь ухаан ороод одоо Matrix шиг ч юм уу те ухаан орцсон тийм хувилбарл болгож хийж байгаа юм байл л дээ. Одоо энэ Alexa Enter гэ байдаг шүү дээ. Одоо Cortana Martana юу ч лээ. Тэд нар шиг л юм бэ л дээ. Support нөх хүүхдэд зориулсан юм тоглоом support system AI те хэмэл оюухан. Тэгсэн чинь нөгөөх нь ухаан ороод манай хүнийг хамгаалах гээд байдаг. Тэгээ манай хүнд ерөөсөө гол дүрийн хүүхдэд ингээд өртөх гээд байгаа бүх юмыг хамгаалаад ингээд бүх нөгөө хэдийг алж болоо яваад идэг юм шиг байлээ л дээ. Тэгж хийсэн юм шиг. Ер нь бол яг дурсамжтай кино уран бүтээл дээ. Гэхдээ ингээд дахиж хийгдэхэд хийцэн их харахтаа бас жоохон сонирхолтой хэрнээ бас сонирхолтой юм шиг. Манай Brian Tyree Henry ярьж байгаа гоё каст. Тий, нэг юм кино уран бүтээлийн шинэ трейлер өнгөрсөн 7 хоног танилцуулагдсан байгаа. Тэгээд бидний үеийн үзэгчид бол Chucky-г бол бүгдээрээ сайн мэднэ дээ. Тэгээд хэрвээ дахиад нэг дурсамжаар сэргээхийг хүсэх юм бол энэ кино уран бүтээлийг үзэхэд бас харамсахгүй байх гэж бодож байна. За тэгээд бас л нөгөө нэг динозаврын үеийн үе шиг юм ярих гэдэг тий. Хуучин картууны зургийн бас сонирхолтой кино уран бүтээл Addams Family буюу Адамсын гэр бүлийн талаарх сонирхолтой цуврал хүүгэлдэн кино гардаг байсныг та бүхэн бүгдээрээ сайн мэдэх бах. Тэгээ энэ бол яг хэд хэдэн кино хөлбөр бол гарсан байдаг. Энэ удаад 2019 онд 10 сард нээлттэй байгаа кино уран. Энэ одоо Halloween-ыг л угтаж хийж байгаа кино бүтээл байлгүй дээ тийм ээ. Addams Family. Гэхдээ энэ агуу хөнгөн харагдчихлаа. Ер нь Addams Family ч агуу тийм хүн dark айгу хүнд болно юм шүү дээ. Тэгээд тэгсэн чинь айгу хөнгөн харагдчихлээ. Тэгээд яг уул нь бол уур амьсгал нэлээд хүнд талтай байсан бол зүгээр юм болоо гэж бодоо. Тэгээд саяны гарсан тизер бол илүү жоохон хүүхдийн кино одоо нэг Hotel Transylvania ч юм уу. Тийм уур амьсгалтай л харагдчихлээ л дээ. За тэгээд Addams Family шинэ трейлер танилцуулагдсан байгаа. 10 сарын эхээр бол гарах төлөвлөгөөтэй байгаа энэ кино уран бүтээлийн трейлер бол олон нийтэд танилцуулагдсан байгаа. Тэгээд бид бүхний ярилцах хугацаа ер нь бол жоохон шахаад дараагийн мэдээлэлдээ жоохон цаг олгоод байгаа учраас та бүхэн ойлгоорой. За дараагийн мэдээлэл бол энэ 7 хоногт Монгол кино уран бүтээл нээлттэй хийж байгаа. Энэ бол яг миний хайртай байгаа Цуурхалт нэртэй кино уран бүтээл. За тэгээд сошиал ертөнцид олон цуурхлууд гардаг. Үнэн ба худлаа. За тэгээд хин нэг юу тийм явуулгач байдаг юм уу. Тэрний талаарх бас сонирхолтой өгүүлэмжийг харуулах Цуурхал кино уран бүтээл 4 сарын 26-ны баасан гарагт нээлттэй хийж байгаа юм байлээ. Тэгээд энэхүү кино уран бүтээл дээр ажил уран бүтээлчтэй бас амжилт хүсье. Ер нь энэ 5 сар 4 сар 5 сар 6 сар нэлээд хэдэн кино уран бүтээл нээлттэй хийж байгаа. Энэ нь бол маш олон кино уран бүтээлүүд нь бие биентэйг бол юу гэдэг юм. Галаан болох юм дээ. Монголд нэг бокс офис юм одоо кинотеатр ч юм уу жоох өөр ээ. Гэхдээ одоо чинь бусад оронд бол 100 яг одоо ч ганц 100 биш болцсон л та. Гэхдээ ерөнхийдөө 100 бол одоо блокбастер том кино нээлттэй идэг үйлрэл байдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо ч сүултээ бүр үйлрэл нь хамаагүй болч. Гэхдээ Монгол болохоор эсэргээрээ ер нь хавар намар хоёр нь илүү шахдаг. Яагаад тэгэхээр өвөл нь шинэ жилгээ алга болчдаг. Наан бас дараа нь цагаан сарга алга болчихно. 100 болохоор хөдөө гадааны яваад наадамчдаг хинж кино үздэг те. Яг хоо мэдээж гардгаараа гарна. Гэхдээ илүү бага болчиход. Ялангуяа Монгол уран бүтээлүүд те. Нэг тийм жоохон ялгаатай. Тий. Ингээд 4 сарын 26-нд энэ 7 хоногт баасан гарт нээлттэй Цуурхал киноны уран бүтээлийн мэдээллийг та бүхэнд товч өрөө. Ямар ч байсан Монголын бүх кино театруудаар энэ 7 хоногт эхлэн нээлттэй гарч эхлэж байгаа. Тэгээд хууч мөрөөдлийн театр продакшн байсан, шинэ үе продакшн жүжигчин байсан. Ингэчин болоо даваа зуул нарын бүтээл. 2 дугаар бүтээл юм байлээ. Өмнө нь бол хүний цаана гэсэн адал явдал кино уран бүтээлийг хийсэн байдгийг та бүхэн бүгдээ мэдэх баха. Ингээд 2 дахь кино уран бүтээл Edit Production болоо Soviet Film-ийн Цуурхал нэртэй кино уран бүтээл талаарх мэдээлэл хүргэлээ. За тэгээд энэ X News-ийн төгсгөлийн мэдээлэл бол Avengers Endgame-тэй холбоотой мэдээлэл хүргэе. За өнгөрсөн 7 хоногт нэлээд сенсацтай байсан Азийн орнуудыг байлдан дагуулсан Азийн орнуудын үзэгчдийн бол хорхоог нь хөдлөгсөн маш олон энэ уулзалтууд одоо манай Avengers-ийн хідэн баг крүүч болж хуваагдсан тий. Маш сонирхолтой юм байна. Шанхайд нээлт хийлээд, фан ивент хийлээ, Солонгост, Сеулд бас хийсэн. Тэгээд яг одоо за би Андорог бол яг Монголын цагаар бараг сая өглөө дэлхийн нээлт нь юунд тусан баг. Яг Лос Анжелес тусна, Нью-Йорк тусна, Лос Анжелес тухай болсон санагч чинь яг Монголын цагаар өнөөдөр өглөө нийтийн өглөө гэх юм. Биш 2 дахь өглөө гэх юм да. Тэгээд энэ дэр болохоор өнөөдөр ярих гэж бодсон юм зүгээр бокс офис талаас нь жоохон
таамаг болгож ярих гэж бодож байна л да. Яг тэгэхээр энэ бас нэг сонирхолтой юм. За бокс офисээс өмнө бас нэг юм ярил ревю байгаа. Шүүмжүүд анзаарах юм бол угаасаа хүлээлт маш өндөр байгаа учраас хинэн ч анзаараагүй өнгөрсөн байж магадгүй. Яг анзаарах юм бол нэг ч шүүмж гараагүй байгаа одоо хүртэл. Тэгэхээр мэдэгдэх хууц гарцсан байсан шүү дээ. Нэг багийн уран бүтээлч. Тэр болохоор яг спойлертэй холбоотой тий. Спойлер. Тий. Юу болохоор ревю болохоор юу байна вэ гэхээр шүүмжний хувьд болохоор юу юм бэ лээ. Монголын цагаар 3 дахь орой юм уу 4 дахь өглөө гарч таарах юм шиг байлаа. Америкт болохоор 3 дахьд ерөнхийдөө ревю цацагдчих эхлэх юм байлаа. Тэгэхээр дэлхийн нээлтээс ерөөсөө шууд ревюуд гарч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас ховор тохиолдол л да. Хэдийгээр том киноч гэсэн ерөөсөө ямар ч ревю гарахгүйгээр шууд ингэж дэлхийн нээлттэй хийнэд бол маш ховор байдаг. Нэг бол үнэхээр кино нь муу болсон. Тэгээд ерөөсөө шүүмжлэгчдийн үнэлгээг ерөөсөө гаргахгүйгээр киногоо нээлттэй их зорилготойгоор нэг бол үнэхээр гайхамшигтай өөрсдөө итгэлтэй байгаа нөхцөл тэгдэг. За энэ бол мэдээж айл гэдэг нь ойлгомжтой баг тий. Ямар сандаа одоо ямар ч шүүмжлэгчдийн үнэлгээ одоо шүүмж үнэлгээ ерөөсөө хүмүүс хүлээх шаардлагагүйгээр хүлээлтэн тодорхой хүмүүс үзэх нь тодорхой тий бараг сайн байх нь тодорхой ийм байдалтай байгаа. Ревю үед бол тийм байна. За бокс офисын хувьд бол ерөөсөө байж болох маш олон рекордыг одоо эвдэн гэдэг нь бол ойлгомжтой бараг шахуу болцоод энэ дэлхийд даяар нэгт бол нээлттэй их нь тодорхой, Америкт нээлттэй нэгт их нь тодорхой. Ерөөсөө дэлхийн 70-80-аад орны бокс оффист бол нэгт орж ирэх нь бол тодорхой гэсэн таамаг бол байна. За тэгээд сонирхолтой юмнуудын нэг гэх юм бол за одоогийн байдлаар дэлхийн рекорд яг одоо нээлтийн 7 хоногийн рекорд бол Avengers Infinity War кино байдаг. Яг өмнөх анги гэсэн. 640 сая доллараар яг одоо анхны нээлтийн 7 хоногт хийж исэн. Асал чанга тоо шүү. Аимшигтай тоо. Тэгээд тэрний өмнөх рекорд нь бол 2017 онд гарсан Fate of the Furious байдаг. 540 саяар. Тэгэхээр бүтэн 100 саяар хийвсэн. Гэхдээ энэ дэр хамгийн гол нь сонирхолтой юмнуудын нь юу гэхээр Fate of the Furious-ийн 540 саяд болохоор хятадын орлого олсон. Ороод 540 сая. Avengers Infinity War-ын 640 саяын одоо нийт дэлхийд даяарх орлого одоо эхний 7 хоногийн орлогот бол хятадын нээлт нь ороогүй. Хятадтай нэг өдөр нээлттэй хийгээгүй нэг 7 хоногт. Тодорхой хугацааны дараа нээлттэй хийсэн. Хятад болохоор нээлтийн 7 хоногт 200 сая долларын нээлт хийсэн. Ер нь бол тэр нь бас хятадаар рекорд хийсэн тухай байдаг. Тийм. Тэгэхээр одоо тэрийг нийлүүлээ үзэх юм бол яагаад нийлүүлэх вэ гэхээр одоо энэ 4-т энэ 5-т нээлттэй хийх гэж байгаа End Game кино маань дэлхийд даяар тэр чигээрээ нэг өдөр нээлттэй хийж байгаа. Бараг ганц зарим нэг оронд бол нэг 30-30-нд байсан. Зарим оронд нь 24-нд байсан. Ер нь бол манайд бол 26-нд 25-ны шөнө байгаад байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр тэрний одоо энэ 7 хоногийн одоо Avengers киноны онцлог нь юу вэ гэхээр 850 орчим сая долларын одоо энэ нээлтээр шууд эхний 7 хоногт дэлхийд хөрх нь байна шүү дээ. Хөрх магадлал бол байна. Ягаад гэхээр хятадтай нэг өдөр нээлт хийж байгаа. Тэгээд мэдээж ойлгомжтой End Game киноны хүлээлт бол Infinity War-оос өндөр байгаа дэлхийд даяар. Тэгээд одоо жишээ нь тэрийг юу одоо бас харуулад нэхэр хятадын түүхэнд кино одоо бокс офисын түүхэнд урдчсан борлуулалтаараа End Game кино рекорд дэвтсэн байгаа. Одоо хятадын бокс офисын түүхэнд хамгийн их одоо төрүүлж борлуулалт хийсэн кино болцоод байгаа захиалга авсан. Зөв. Тэгэхээр энэ бол 840 саятай ерөөсөө нээлттэй хийх дэлхийд даяар магадлал маш өндөр байгаа. Хойд Америк дахь рекорд нь бол 254 сая доллар байдаг. Тэр нь мөн End Game-ийн уучлаарай Infinity War киногоо хоёрт нь бол Star Wars Force Awakens байдаг. Тэгээ 257 саятайгаар Infinity War байдаг болвол яг энэ 7 хоногт бас End Game кино маань энийг 270-аас 80 сая долларын одоо хойд Америкийн одоо юугаар нээлтээр хийж магадгүй гэсэн бас юу бол байна. Таамаг бол байна. Таамаг биелэлээ олох магадлал. Ер нь бол тэгээд рекорд яах гэж байдгийг эвдэгдэх гэж байдаг гэдэг шиг тий. Яхаа аргагүй өмнөх он жилүүдийн хийсэн бүтээсэн олон бүтээлүүдийн дээд амжилтууд бол мэдээж тодорхой хугацааны дараа бол эвдэгддэг гэж юмтай. Магадгүй энийг бол End Game эвдэхийг бол үүсэхгүй. Энэ том рекордуудыг одоо End Game шиг кино эвдэхгүй бол ямар кино яг гоо эпизод 9 дэлхийд даяар нэлээд сайн явах бах. Гэхдээ End Game-ийн одоо Marvel Cinematic Universe шиг юу бол арай багтай. Ер нь бол одоо жишээ нь ялангуяа хятад бол Star Wars фанууд баг байдаг. Монголд ч гэсэн бас Star Wars фанууд илүү хамаагүй баг байдаг. Тийм. За тэгээд End Game-тэй холбоотой мэдээлэл байна. Тэгээд эх 7 хоногийн дугаард яг End Game-тэй холбоотой Avengers End Game болоод Game of Thrones Season 8 episode 3-тай
ер нь бол түлхөө ярьсан ийм дугаар бол эх 7 хоногийн дугаар байх болов уу гэж таамаглаж байна. Тийм дараагийн дугаар бол шууд одоо хэлчихвэл зүгээр бах тий. Дараагийн дугаар бол ерөөсөө мэдээлэл явахгүй, мэдээ байхгүй, box office гэж бол байхгүй. Дараагийн дугаар дээр бол шууд Game of Thrones 8 дугаар бүлгийн 3 дугаар анги буюу Battle of Winterfell гэж яг бид нар тэгж нэрлэдэг. Одоо албаасаар нэр нь бол мэдэхгүй. Тэр ангийн бүтэн spoiler review. Тэгээд Avengers Endgame киноны spoilerгүй review бүтэн. Ерөөсөө тэр хоёр дээр дараагийн X35 нэвтрүүлэг маань тэглгүй яг хөө. Тэгээд энэ дугаарыг үзэнгээ дараагийн дугаар бас таавхан бас өөрийнхөө хэсэгээс бэлдэж байхыг хүсье, хүлээлттэй байхыг хүсье. За тэгээд нэвтрүүлгийн маань эхний мэдээллийн болон маань хэсгүүд маань ингээд өндөрлөж байна. Тун удахгүй таавах энэ манай Расти маань өөрийн Game of Thrones season 8 2 дугаар ангийнх нь ревюг таавах энэ хөрөх болно гэд хэсэг ормын дараа бүгд эргээд уулзъя. Яг одоо таавах энэ дэмжин ажиллагч Romano брэнд амьдралдаа тоглолт яваатай энэ Romano брэнд 2019 оны 100-ны хэд бүтээлүүдийг тавхан онцлон танилцуулж байна. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Romano амьдралдаа тоглолт хий. Эргүү уулзж байгаадаа таатай байна үзэгчдээ. За энэ удаагийн дугаараар Game of Thrones цувралын сүүлчийн буюу 8 дугаар бүлгийн 2 дугаар анги буюу Night of the Seven Kingdoms ангийн ревюг та бүхэндээ хүргэх гэж байгаа. Таатай байна. За энэ удаагийн Game of Thrones-ийн ревю болон сүүлчийн буюу 8 дугаар бүлгийн бүх ангийн ревюгийг Cannes Lounge-ийн хамт олон ивент гэж хамтан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Cannes Lounge нь бол Olymp Plaza-гийн 2 давхрт байрладаг бөгөөд манай бас Game of Thrones-ийн шинэ анги гарсан өдөр болгон орой 9 цагаас Game of Thrones-ийн цугларалт маш гоё хилэлцүүлэгтэй pop quiz тэмцээнтэй үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулж байгаа ийм гоё газар байгаамаа. Бас хамтарч ажиллаж байгаа газар. За тэгэхээр өнөөдрийн ярилцах анги маань бол Night of the Seven Kingdoms гэдэг нэртэй анги байлаа. Ерөнхийдөө энэ ангийг бол нэлээд олон үзэгчид хүмүүс Calm Before the Storm буюу одоо шуурганы өмнөх яг тайван үеийг гэж бол ерөнхийдөө яриад байна. За яагаад гэхээр дараагийн анги дээр бол яг Winterfell-ийн маш том тулаан болон за тэр тулааны талаар бид нар бас бусад подкаст болон X35 нэвтрүүлгээрээ ярилцж байсан. Тэр одоо 3 дугаар анги дээр болох тулаан бол 55 өдрийн үргэлжилсэн зураг авалт авсан кино урлагийн түүхэнд хамгийн том одоо урт зураг авалттай бөгөөд одоо яг дэлгэцээр гарахтаа хамгийн удаан үргэлжилсэн ийм тулаан болно гэсэн хүлээлт бол маш их байгаа. Тэрний талаар нэлээд их ярьсан. Гэхдээ энэ анги бол тэрний яг өмнө нь одоо дөрүүдийн хувьд бол яг үхэлтэд нүүр тулж байгаа гэж бол хэлж болно. Яг тэр том тулааны өмнө дөрүүд маань яаж асуудлуудаа шийдэж чинь ямар сэтгэл зүйтэй байна, ямар дөрүүдийн хоорондын ямар харилцаанууд байна, ямар дөрүүд хоорондоо дахиж уулзав, ямар дөрүүд салах бас гүйцэтгэв гэх мэт маш олон сонирхолтой үйл явдлууд бол салахгүй бас гүйцэтгэсэн баг байхгүй мандаа. Ерөнхийдөө салахаас гүйцэтгэх юм дараагийн ангидаар ороод ирчих байх. Энэ дээр бол ихэнхдээ эргэж уулзсан эсвэл тийм гой дөрүүдийн моментууд олон жил хүлээгдсэн бас одоо мөчүүд маш их гарлаа гэж бодож байна. За тэгээд юу бол анги маань бол эхлээд Jamie-гээр эхэлж байгаа мэдээж өмнөх анги бол дуусахтай Jamie Lannister Winterfell ирээд Bran-тай нүүр тулаад дууссан. За энэ анги дээр бол Jamie Winterfell ирчихсэн. За 1/9 нэг эвтэйхэн хэлэх юм бол одоо баг юу гэх юм дэ шүүх хурлах юм одоо нэг тиймэрхүү бол хэсэг болж байгаа. Тэгээ мэдээж Jamie-гийн одоо хийсэн үйлдэлүүд гаргасан алдаанууд өмнөх зүйлүүдийг бол Sansa, Jon хин 3, Daenerys 3 суугаад ерөнхийдөө шүүж байгаа үйл явдал бол болж байгаагаар эхэлж байгаа. За тэр хэсэг дээр бол маш сонирхолтой динамик буюу одоо хоорондын харилцаанууд гарлаа л да. Тэрэн дээр мэдээж Daenerys-ийн хувьд бол аавыг нь буюу Галзуу хаан Aerys Targaryen-ыг бол Jamie Lannister алсан байдаг. За тэгээд тэрний талаар бол ямар их одоо түүхийг өөрт нь Viserys Targaryen буюу Daenerys-ийн ах нь өөрт нь жоохон бахт нөгөөлж ирсэн бэ гэдэг талаар яриад бол эхэлж байгаа. За тэрнээс үүдээд ер нь бол Sansa бас адилхан санал нэгдээд одоо Daenerys-тэй санал нэгдээд Jaime-г бол
одоо амьд үлдээх ер нь өршөөхийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бол итгэхгүй байна. Ягаад тэгэхээр адилхан Ned Stark-ыг бас Ned Stark-ийн эсрэг одоо нэгдүгээр бүлэг дээр бас үйл явдууд ерөөхдөө манай үзэгчд маань бол мэдж байгаа. Тэр талаар бас нэлээд ярьсан. Гэтэл урдуур нь бол мэдээж Brienne орж ирээд өөрийнхөө өстө нөө цэжээр хамгаална гэдэг шиг урдуур нь орж ирээд бидний мэдэх Jaime-г илүү ойлгуулж гисэн. Бид нар бол Jaime-г бас тодорхой хэмжээнд үзэгчдийн зүгээс бол мань хүний туулсан зам одоо redemption гэж ярьдаг. Өөрийгөө дахин олсон, өөрийгөө илүү одоо зөв талын зөв хүн болгож тодорхой хэмжээгээр нээсэн гэдэг ажиглыг бол бид нар мэдж байгаа. Бас Brienne мэдчихээс учраас Brienne тайлбарлаж бас ойлгуулж нэлээд одоо өөрийнхөө цэжээр авч гарсан. Ер нь бол тэр хэсэг бол бас тодорхой хэмжээнд сэтгэл хөдлөсөн гоё хэсэг байлаа. Тэгээд дээрэс нь Bran тэнцэн бас яаж зүгээр авах вэ? Одоо энэ 8 дугаар бүлэг 7 дугаар бүлгийн бас хүмүүсийн инээдэм ханиадан болгочоод байгаа зүйл бол Bran Dally гэж юусоо яриан дондор гинт орж ирж үг хэлдэг те. Одоо энэ дэр чинь things we do for love гэх амар дундуур нь гинт орж ирэл те. Тэр бол бас хөгжилтэй хэсэг байлаа. За тэгээд тэрний дараагийн чухал зүйл бол Gendry Arya хоёрын хэсэг байсан. Тэр хоёрын хоорондын харилцаа бас айгүй сонирхолтой бүрдсэн байсан. Мэдээж өмнөх эхний 2 3 дугаар бүлэг дээр бол тэр хоёр урт замыг цуг туулсан. Энэ хоёр дүр маань бол эргэж нийлнэ гэсэн хүлээлт бол үзэгч дунд бол маш их байсан. Тэгээ энэ хоёрын яг тэр Dragon Glass-аар зэвсэг хийж байгаа талаар бас ярилцсан нэг хэсэг байсан. Тэр хэсгийг надад эвлүүлэг нь жоохон таалагдаагүй, жоохон сул байсан юм шиг санагдсан. Arya тэр нөгөө Dragon Glass одоо юуны Dragon Glass-аар бүтээсэн тэр хошуунуудыг ингээ шидэж ханан зоож байгаа хэсэг бол надад жоохон эвлүүлэг нь жоохон сонирхолтой ч яг сонирн биш гэх юм уу да. Жоохон тиймэрхүү байсан бол санагдсан. Тэрийг тоцсон бол жүжиглэлт маш гоё тийм хөнгөн хэсэг байсан гэж хэлж болно. За тэрний дараагийн хэсэгтэр бол маш чухал хэсэг байсан. Чухал одоо reunion гэх юм уу да. Дахин уулзтайсан. Тэр юу гэхээр Jaime хин хоёр, Bran хоёр, Godswood одоо Winterfell модон дунд бол уулзж байгаа. За тэрэн дээр бол Jaime өөрийнхөө одоо уучлалтыг бол гуйсан. Яг цонхон дээрээс одоо тэр юун дээрээс цамхагаас Bran-ыг одоо хамгийн анхны Game of Thrones-ын цувралын хамгийн анхны ангийн хамгийн сүүлчийн хэсэг дээр Jaime түлхэж унгаадаг Bran-ыг тэр хэсэгтээ тэрний талаар бол ярьж байгаа. Тэгээд уучлалт бол гуйсан. Гэхдээ энэ дээр маш сонирхолтой хэсэг нь юу вэ гэхээр Bran бол өөдөөс нь надад бол уурсан юм байхгүй. Хиндч би уур байхгүй. Тэгээд шалтгаан нь бол мэдээж Three Eyed Raven 3 нүд хэрэг босон учраас хүн талаас сэтгэл хөдлөл бол маш бага болцсон. Дээрээс нь хүмүүстэй холбоо хамаагүй бага болчихсон байгааг бол нэгдүгээр таруулсан. Хоёрдугаар юу вэ гэхээр хэрвээ Bran-ыг тэнцээ Jaime одоо түлхэж унгаагааг бол Jaime одоогийнх шиг ийм одоо бидний хайртай дүр ийм бол болохгүй. Бидний одоо анх үзээ дургу хурж исэн тийм одоо дүр хിവэрэ байх байсан баг. Дээрээс нь Three Eyed Raven одоо Bran Stark 3 хэрэг болохгүйгээр Brandon Stark хിവэрэ байх байсан. Тэгээд хэрэг түлхснийх нь ачаар бол одоо бид нар энэ ч барыг байж гинэ гэсэн утгатай зүйлийг бол Bran Jaime хэлж байгаа нь бол маш сонирхолтой байсан. Ерөнхийдөө тэр талаар таамаг бас өмнө нь ер нь бол яваад байсан. Тэгээ бас нэг сонирхолтой юмнуудын нэг нь юу вэ гэхээр одоо энэ дайны дараа юу болох вэ гэсэн одоо яриаг бол Jaime эхлүүлсэн. Гэтэл өөдөөс нь бол Bran шууд яриаг нь таслаад яг юу энэ бүхний дараа үргэлжлэл байгаа гэж одоо яг юу одоо бодуулж байгаа юм бэ гэсэн зүйлийг асуусан. Тэгэхээр Bran бол энэ чинээс юу харж болох гэхээр Bran барыг ирээдүг мэдчихэж магадгүй гэсэн юу бол өнцөг бол харагдаад байгаа хэм мэдгүй. Гэхдээ ямар ч үсэн Bran бол ирээдүг мэдчих магадлал бол маш өндөр байгаа. Тэгээ Doctor Strange шиг бас 14 сая боломжийг нь харцсан юм лээ хэм мэдгүй. Тэгээд Jaime Tyrion хоёрын бас сонирхолтой жижигхэн ярианы хэсэг дараа нь орж ирж байгаа. Тэрэн дээр бол тэрнээс хамгийн чухал юм нь юу вэ гэхээр Cersei жинхнээсээ жирэмсэн гэдгийг бол яг энэ дээр Jaime яг баталлаа. Яг тэгэхээр саяны эхний одоо 8 дугаар бүлгийн эхний анги дээр за тэгээд 7 дугаар бүлгийг дуусны дараа маш олон хүмүүс ерөнхийдөө таамаг төвшүүлж ирсэн. Яг Jaime Cersei жинхнээсээ жирэмсэн биш зүгээр одоо Jaime-г өөрийнхөө талдгаа үлдээх гэж эсвэл юу гэдэг ямар нэг өөр шалтгаанаар одоо Tyrion-ийг ч гэсэн өөрийнхөө талд оруулах эсвэл өөрийнхөө одоо юу гэдэг бүх нөхцөл байдлыг өөрийнхөө талд ашиглах зорилготойгоор ерөнхийдөө худлаа ярьж магадгүй гэсэн таамаг бол их байсан. Гэхдээ энэ дээр бол ямар ч үсэн Jaime хэнийг бол Cersei-г өөртөө хүүхдтэй жирэмсэн гэдгийг бол ямар ч үсэн баталчихлаа. За тэрнээс үргэлжлээд бол Brienne-тэй
Энэ хоёр уулзсан хэсэг байгаа. За энэ хэсэгтэр би юуг онцломоор байна вэ гэхээр айгу сонирхолтой юм байгаа даа. За бидний сайн мэдэх Eddard Stark буюу Ned Stark-ийн одоо яг өөрийнх нь хэрэгэлдэг байсан дээрээс нь House Stark-ийн үндсэн одоо бэлэг тэмдэг болох маш том Ice гэдэг нэртэй Valyrian steel одоо Valyrian төмрөөр бүтээс хийсэн Ice гэдэг нэртэй мөс гэдэг нэртэй сэлэн байдаг байсан. За тэр сэлмийг бол Tywin Lannister хэнийг Ned Stark-ыг өгсөний дараа бол хайлуулад 2 сэлэн болгосон байдаг. За нэгийг нь бол хинд Joffrey Baratheon-д одоо хурмынхын бэлэг болгож өгсөн санагдаж байна. Би андорог бол за нөгөөх нь бол Jaime-д өгсөн. За Jaime бол тэрийг Brienne-д өгсөн. За Brienne-д өгснийг нь бол Brienne Oathkeeper гэж нэрийг болвол өгсөн. Хэм болохоор Joffrey болохоор Widow's Wail гэдэг нэр өгчээсэн. За Joffrey-гийн сэлэн бол одоогийн байдлаар бол Jaime-д байгаа. Тэгээд мэдээж Oathkeeper бол Brienne-д байгаа. За энэ нэгээр юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр Ice сэлэн маань Ned Stark-ийн сэлэн, за тэгээд House Stark-ийн бэлэг тэмдэг болсон Valyrian steel одоо материалаар төмрөөр бүтээсэн сэлэн маань Winterfell-д ингээ бүрэн утгаараа одоо ирсэн байна гэсэн юм бас хөөрхөн ойлголт бол авч болох юм. Хоёр хуваагдсан ч гэсэн хоёулаа Winterfell одоо нутагтаа байх ёстой газар сэлэн маань бол хоёр хуваагдаад ирсэн байна гэсэн юм сонирхолтой зүйлийг бол анзаарсан. За тэрний дараагийн хэсэг бол энэ дээр хин орж ирж байгаа. Jorah нэлээд тийм сонирхолтой одоо улс төрийн тоглолт ч явах те тийм сонирхолтой санаа хинд Daenerys төгж байгаа хэсэг бол гарсан. За тэрэн дээр бол хоёр санааг өгсөн. За нэг нь бол хин Tyrion хин хоёрын Daenerys хоёрын харилцаа бол маш одоо улам хөндөй, улам хүйтэн одоо итгэлцэл улам баг болоод байгаа. 7 дугаар бүлгээс хойш бол улам тэгээд байгаа. Тэгээд тэр тал дээр бол Jorah саналаа хэлсэн. Tyrion бол одоо мундаг ухаантай хүн, Tyrion-д итгэх хэрэгтэй, Tyrion-д боломж олгох хэрэгтэй гэсэн санаа байсан. Нөгөөх нь бол Sansa-тай ярилцаж үзээ. Хойд нутгийн леди те гол Jon-оос гадна хойд нутгийн хамгийн одоо эрх мэдэлтэй чухал хүн учраас Sansa-тай уулзах юм бол маш чухлаа гэсэн одоо санааг бол Daenerys төгсөн. За тэгээд Daenerys тэр одоо санааг нь хүлээж аваад, саналыг нь хүлээж аваад хинтээ бол уулзж байгаа. Сансатай уулзсан. За тэр хэсэг эхэндээ мэдээж хүүтэй эхлэлээ сүулдэ тэр хоёрын харилцаа аягүй дотн болоо сүулдэ баг гармаар барилцаад ингээ гой болж исэн чинь хин болохоор Санса асууж байгаа. Яг хойд нутгийг яах вэ? Хэрвээ бид нар өгтлүүдийг ялаад, Cersei ялаад тэгсэн нөхцөлд хойд нутгийг яах вэ? Тэр нөхцөлд бол Daenerys хойд нутгийг яг одоо Sansad ч юм уу Jon эсвэл яг Stark-ууд ер нь л хойд нутгийг одоо 7 их хаан тусаас яг тусгаарлаж бие даасан байлгах сонирхол байхгүй байгаа нь бол энэ дээрээс бас Daenerys харагдсан. Ер нь 8 дугаар бүлийг эхснээс хойш харагдж байгаа зүйл бол Daenerys нэлийн яг л ерөөс Iron Throne дээрээ суух ёстой гэсэн. Тэгээд энэ улс төрийн жоохон тоглоомнууд нь бол жоохон надад бол жоохон таалагдахгүй байгаа. Тэгээд нөгөө 7 дугаар бүлэг дээр ч гэсэндээ ерөөсө Bendini гэлээсэн. Тэр нь бас нэг хэсэг хүмүүс жоохон мемч одоо болгоцсон байсан санагдаж байна. Тэр бол жоохон тийм санагдаад байгаа. Гэхдээ бас одоо энэ тулааны цаашаа юу болох нь бас хэдүүлээ харцгаая. Тэр бас сонирхолтой авах. За тэгээд Sansa Daenerys хоёрын сцен маань нэлээд одоо уур амьсгал нэлээд хүнд болоод эхэлжсэн чинь Maester Walken одоо Winterfell-ийн Maester орж ирээд дуудаад цаашаа ярьж байгаа. Тэр бол Theon Ironborn-тойгоо ирсэн байсан шин байсан. За энэ сцен бол энэ ангийн миний яг хамгийн сэтгэл хөдлөсөн бүр ингээд нулимс тусааж бүр ингээд ойлгоход одоо бүр амар ойлгох нь хайшаа ингэхдээ үнэхэр сэтгэл хөдлөө нулимс зэлгэсэн ийм одоо сэтгэл хөдлөлт хүргэсэн хоёр хэсгийн нэг нь болол яг энэ Theon Sansa хоёрын уулзсан хэсэг байлаа. Тэгээ энэ хэсгийг үнэхээр гоё хийсэн байсан. Жүжигчт нь үнэхээр энэ дөрүүдээ 10 орчим жил бүтээсэн учраас дөрдөө маш гоё орсон. Тэгээд сэтгэлээ бол маш хөдөлгөлтэй юм гоё хэсэг үнэхээр байсан. Тэгээд Theon одоо явж бид нар Theon Jaime хоёр баг бидний анханасаа үзсэн дөрүүдээс бол хамгийн одоо их юм туулсан. Тэгээд айгүй олон талд бас орсон дөрүүдийн нэг л одоо хоёр л болоод байна л да. Мэдээж дөрүүд маань бүгд л айгүй их зовлон их юм үзсэн. Гэхдээ энэ хоёр бол бид үзэгчдийн хувьд бол айгүй олон талд орсон шүү дээ. Тэгэхээр энэ Theon-ы энэ хэсэг бол үнэхээр гоё байлаа. Дараагийн хэсэг нэг тийм жижигхэн одоо юу гэдэг нь 7 дугаар бүлэг дээр маш их дутагдчихсэн хэсэг гэж би бол бодож байна. Одоо
одоо төрлийн хувьд бол юу вэ гэхээр Davos тэнцээ яг энгийн одоо ард иргэд хүмүүс дунд хүмүүс зүгээр ингээ хоол шүлт хараагаа зогсож байгаа хэсэг байсан. Тэр надад үнэхээр их таалагдсан. Тэр хэсэгтэр бас ингээд нэг хүн ирээд би цэрэг биш те одоо яах вэ гэдэг жах те Davos ус өөрийнхөө түүхийн талаар туршлагын талаар яриад өнгөрж байгаа хэсэг байсан. Дээрээс нь тэнцээ нүүрэн дээрээ жоохон сорвтой нэг жоохон охин бас тэнцээ би тулалтмаар байна. Миний хоёр ах бол хоёулаа цэрэг байсан гэсэн бас хэсэг байсан. Тэр бол айгүй гүнзгий бас утга илэрхийлж байгаа тэнцээ хоёр одоо ахтай байсан байна. Тэр хоёр нь бас дайнаар өнгөрсөн байна. Дээрээс нь энэ жоохон охин болол мэдээж Davos болон биднэрт хэнийг одоо Shireen Baratheon-ыг бол мэдээж санагдуулсан ийм хөөрхөн хэсэг байлаа. Энэ дээр Gilly-гийн дүрч гэсэн бас хөөрхөн орж иж гоё диалог хийгээд өнгөрж исэн. Энэ хэсэг бол надад маш их таалагдсан. За энэний дараагийн одоо энэ анги дээр бол маш олон иргэн уулзалтууд болж байгаа. Маш олон дөрүүд маань дахиж уулзж байгаа юм гоё хэсгүүд бол гарч байгаа. Зарим нь гоё, зарим нь сэтгэл хөдлөгсөн, зарим нь бол одоо юу гэдэг Jamie Brand шиг юм хүнд одоо awkward те эвгүй нөхцөл байдалтай. Гоёудын нэг нь бол дараагийн шин өсөн тэр бол Tormund, Beric Dondarrion за тэгээд Edison Tollett одоо 999 дэх шөнийн харуулын Lord Commander бол энэ хэд маань ирсэн. Мэдээ сүүлийн анги дээр Last Hearth буюу Өмбрийн гэр бүлийн цайз асуулт тэд нар одоо Winterfell ирж байгаа. Тэгээд наашаага одоо жагсаж яваа өгтлүүдийн армийг бол тойрж амжиж ирсэн гэсэн ийм хэсэг байсан. За энэ хэсэг дээр бол айгүй гоё сэтгэл хөдлөлттэй, айгүй гоё ая яваал, хөгжим яваал хинтээ Edison Tollett-тэй хин уулзах гал, John уулзах гал айгүй аян хөгжилтэй яваал гоё яваал ирээл. Яг уулзчихсан чи хажуулаас нь Tormund мөргөж орж ирээд уулзж байгаа хэсэг бол бас хөгжилтэй гоё байсан. Дээрээс нь нөгөө нэг хэнийг Brienne талаар асууж байгаа бас инээдтэй байсан. Нөгөө нэг авраг эмэгтэй байгаа юу гэдэг. Тэр хэсэг бол бас инээдтэй байсан. Тэгээд энэ бас дөрүүд маань олон жилийн дараа одоо 6 дугаар бүлгээс хойш анх уулзж байгаа нь бол мэдээж сэтгэл хөдлөсөн бас гоё хэсэг байлаа. Тэгээд Beric Dondarrion бол бас нэлээд чухал үүрэг гүйцэтгэх байх гэж бол бодоод байна. Том тулаан дээр бол. За тэгээд энэний дараагийн хэсгийг бол би бүр албаар бүгдээрийн нэрийг дурдъя гэж бодож бэлдсэн. За энэний дараагийн хэсэг бол тулаан. Тулааны одоо тактик боловсруулж байгаа энэ хэсэг байгаа. За энэ бол Game of Thrones-ийн түүхэнд, энэ цувралын түүхэнд хамгийн одоо олон том гол дүрүүд нэгд ор цугсан одоо сценүүдийн нэг гэж хэлэхэд бол буруудахгүй бах. 7 дугаар бүлгийн 7 дугаар ангиас хойш болон тэрнээс өмнө ч гэсэн ийм том одоо олон дүрүүд маань нэгд ор цугуулж байсан хэсэг бол баг байхгүй. За энэ яг энэ хэсгээр камерны доотлоос эхлээд би бүгдээрийн энэ албаар нэрлэе гэж бодож байна. Манай зургнуудыг нь оруулаад явах гэж бодож байна. Conor, Grey Worm, Varys, Daenerys, Jorah, Tyrion, Sansa, Bran, Jon, Arya, Sam, Theon, Alice Karstark-ийн дунд нь байгаа. Тэгээ Brienne, Jaime, Beric Dondarrion, Tormund Giantsbane, Davos, Lyanna тэгээд Jon Royce гэсэн дөрүүд бүгд ингээд тойроо зогсож байгаа. Ийм олон дөрүүд тойроо зогсож байгаа. Энэ хэсэг бол үнэхээр гоё одоо огшоосон одоо хэсэг бол байла. Тэгэхээр сонирхолтой юмнуудын нэг юм бол яг энэ тулааны одоо дайныхаа тулааныхаа одоо бэлтгэлийг хийж байгаа ингэж тактикийг гаргаж байгаа стратегийг гаргаж байгаа хэсэг дээр бол Sandor Clegane буюу манай Hound бол бас байгаагүй. Тэрийг зарим үзэгчид маань анзаарсан байж магадгүй. Тэр бол бас сонирхолтой хэсэг бол байсан. За тэгээд энэ дээр бол энэ хэсэг дээр өрнөсөн гол яриа юу байсан бэ гэхээр мэдээж Sam үхэл гэдэг одоо ойлголтын талаар маш сонирхолтой зүйлийг ярьсан. Юу вэ гэхээр үхэл бол мартагдах гэдэг бол үхэл юм а гэсэн маш сонирхолтой бас үнцгээ гаргаж ирсэн. Дээрээс нь энэ дээр бол маш том одоо ертөнцийн Game of Thrones цувралын хаан ширээний тоглоом цувралын ертөнцийн талаарх маш том шинэ мэдээлэл энэ дээр бол орж ирсэн. Манай үзэгчид анзаарсан үгүй юу сайн мэдэхгүй байна. Юу вэ гэхээр Bran энэ дээр л ярьсан. Night King бол өмнө нь маш олон 3 нүдэд хэрээнүүдийг алах гэж оролдож байсан гэсэн яриаг бол өрсөн. Тэрэн дээрээс юу анзаарчихсан бэ гэхээр одоо бидний сайн мэдхээр Max von Sydow жүжигчний бүтээсэн одоо Blood Raven гэж ном дээр байдаг. Бидний мэдхээр Three-Eyed Raven буюу 3 нүдэд хэрэг дүр бол цорын гац 3 нүдэд хэрэг биш байсан байна гэдгийг бол сая баталсан. Ер нь бол брэнд сая энэ хэсгээр бол баталчихлаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг бидний одоо хайртай бас цувралууд нэг аватар шиг эсвэл одоо юу гэдэг Star Wars дээр тодорхой хэмжээгээр Force гэж байдаг шиг ийм одоо юу яаж олон хүмүүс энэ хүчийг бол авч ингэж биендээ дамжуулж явдаг. Одоо Shazam хүртэл энэтэй харьцуулж болох юм. Ийм юм бол хүч гэдгийг бол ямар ч байсан дүр гэдгийг бас хэлсэн нь бол маш
том шин мэдээлэл байлаа гэж бодож байна. Тэгэхээр түүхэнд бол зөвхөн 2хан биш, 2-оос олон 3 нүдэд хэрэг байсан байна. Тэр бол маш сонирхолтой юу байна? Мэдээлэл байна. За энэ талаар бол бид нар бүгдээрээ шинэ анги гарсан өдөр болгон бид нар Олимп Плазагийн 2 давхарт барьлах Cannes Lounge-д бол маш гоё хилэлцүүлэг, таамаг дэвшүүлэлт бол хийж байгаа. Дээрээс нь багаар оролцох 3-5 хүний гоё бүрэлдэхүүнтэй ингээ багаар оролцдог гоё шагналтай pop quiz тэмцээнийг бол 1-р өдөр болгоны орой 9 цагаас хийж байгаа шүү. Тэгэхээр эрцгээгээрэй гэж хэлмээр байна. Маш гоё хилэлцүүлэг бол байнгын өрнөж байгаа. Ялангуяа дараагийн дугаараа буюу одоо Battle Winterfell-ийн тулааны дараах хилэлцүүлэг тэнд бол маш сонирхолтой болох гэж бодож байна. Тэгээ манай хамтран ажиллаж байгаа байгууллага Cannes Lounge-ыг бас ирж дэмжицгээгээд бид нартай бас гоё хилэлцүүлэг өрнүүлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа шин рүү орцгоо. Энэ дэр бас ийм одоо ингээд нөгөө нэг бид нар дараа нь тулаан болохыг мэдж байгаа. Дээрээс нь 4хэн ангийн дараа дуусгах байгааг мэдж байгаа болохоор цаанаа л ингээд агүй тийм гоё сэтгэл хөдлөсөн, хөөрхөн, хайр үргэсэн гоё сцен байсан ч гэсэн одоо цаана нь маш хүнд юмнууд хүлээж байгаа. Тэгээд дуусгаж байгаа мэдж байгаа болохоор ингээд ийм сэтгэл цаанаа л нэг ийм хүнд байгаа сценүүд бас нэлийн хит байсан. Тэдний нэг бол юу байсан бэ гэхээр Grey Worm Missandei 2-ын хэсэг байсан. За Grey Worm Missandei 2 бол энэ бас сонирхолтой үнцгийг харуулж байгаа. Юу вэ гэхээр эхний анги дээр бас гарч исэн. Winterfell ирсний дараа бол Grey Worm Missandei болон одоо Dothraki Unsullied зэргүүд эдгээр бол бүгдээрээ Winterfell болон зөвхөн Winterfell биш Westeros твд бол бүгд харийн хүмүүс байгаад байгаа гэдэг бол маш одоо эвтэйхэн болов олон удаа харуулсан. Тэгээд энэ дээр бас тэр хоёр Grey Worm Missandei 2 маань энэ талаар ярилцж байгаа маш сонирхолтой хэсэг байсан. Grey Worm бол Missandei хэлэхдээ за Daenerys сүхтлүүдийн эсрэг ядаанд яллаа. Cersei яллаа. Одоо хаан ширэндээ хаан сентин дээр одоо төмөр сентин дээр те суулаа. Тэгсэн нөхцөлд хуйлаа яах вэ? Чи энэ нутагт энэ твд хөгшрөх хүсэхгүй байгаа үсттэй юу хиймээр вэ гэсэн ийм сонирхолтой үнцгийг бол гаргаж ирсэн. За тэрэн дээр бол Missandei айгүй хөөрхөн урдаас нь хэлж байгаа зүйл нь бол Nath буюу одоо өөрийнх нь Missandei-гийн төрсэн одоо нутаг байдаг. Summer Islands гэж одоо нутаг байдаг. Westeros твээс зүүн ураг шагаа ерөнхийдөө байрлалтай ийм одоо зуны арлууд гэх юм уу та. Тийм арлууд байдаг. Тэр арлуудын хажууд байдаг Nath гэдэг одоо жижигхэн юм арлаас бол гаралтай хэм бол Missandei бол тэгээ тэр нутаг руугаа буцмаар байна гэсэн одоо энэ дайны дараа бол нутаг руугаа буцахыг хүсэж байна. Далайн эрэг дээр нь очиж гоё. Далайн эргийг нь үнэхээр санаж байна гэсэн юм хөөхөнд ялаг бол өнгөрсөн. Гэхдээ миний бодлоор бол Grey Worm дараагийн анги дээр өгөх магадлал маш өндөр байгаа. Гэхдээ дараагийн анги дээр өгөхгүй байсан ч гэсэн миний одоо бодож байгаагаар бас олон үзэгчдийн таамаглаж байгаагаар Grey Worm Missandei 2 хизээч Nath руугаа буцаж одоо чадахгүй болов гэсэн харамсалтайгаар чадахгүй болов гэсэн бодол бол байна. Гэхдээ тэгэх юм бол мэдээж бид нарт маш гоё. Гэхдээ хэцүү л болоо да гэж бодож байна. За энэ дараа мэдээж нөгөө эргэн уулзалтуудын дараах бас гоё comeback чимээгүйхэн comeback хийсэн бол Ghostman байла. 6 дугаар бүлгийн эхний ангиас билүү 2 дугаар ангиас хойш байлаа. Тэр хоёрын нэгээс хойш бол Ghostman ерөөсө дахиж нэг ч удаа гараагүйсэн. Хиний одоо манай Jon Snow-ийн Dire Wolf аврагч байна. Тэгээд Ghost-ыг бол бас айгүй олон үзэгчид харахыг хүлээжсэн. Одоо чинь юу гэдэг бутчуудын тулаан буюу Battle of the Bastards тулаан дээр яагаад байгаагүй вэ гэдэг ч юм уу олон асуултууд байсан. Тэрний тайлбар бол маш энгийн. Юу вэ гэхээр Game of Thrones цувралыг хийх одоо өртөг бажетыг бол хүрээгүй гэсэн шалтгаанаар бол хийхэд бол маш хэцүү байгаад байсан гэж байгаа. Тэгээд одоо бол саяны анги дээр ямар ч сан Ghostman эргэж ирлээ. За тэгээд Ghostman эргэж ирсэн хэсэг дээр бол Sam, Jon, Ed 3 яг одоо хан дээр зогсоод гурлаа яг анх Night's Watch-д нэгдэжсэн. За тэгээд найзууд нь байсан бас тулаануудад өнгөрсөн одоо амиа алдсан Pip болон Granny талаар тэр хоёрыг дурсаад тэгээд өөрсдөө одоо хизээ хаанаас эхэллээ тэгээд одоо хардаа гэсэн одоо хаана ирсэн байна гэсэн маш гоё юм одоо дурсгалтай ийм бас хүнд нөгөө талаас бодох юм бол маш их юм энэ гурван маань туулжтэй гэж бодохоор ийм хэсэг бол маш гоё хэсэг бол байлаа. Энэ хэсэг бол надад маш их таалагдсан. За тэрний дараагийн хамгийн одоо энэ ангийн надаа бас нөгөө түрүүн дурдчихсан хамгийн их сэтгэл хөдлөсөн хоёр одоо хэсгийн нэгнийх нь яг эхлэл болол Jaime Tyrion хоёр хоорондоо Tywin-ы талаар одоо аавынхаа талаар ярилцаад өнгөрч байгаа хэсэг байсан. За тэр хоёр бол одоо хин Tywin Lannister амьд байсан бол Jaime Tyrion хоёр хүн Winterfell-ийг тэ одоо House Lannister-ийн том эсрэг одоо гэр бүлүүдийн нэг те баг одоо Lannister гэр бүлийн дайсан гэж хэлж болохоор
гэр бүлийн одоо цайзыг нь хамгаалж амиа алдах гад одоо ингээд өөх гээд байж байгааг харсан бол одоо яах бол тоо гэж ярьж байгаа юм хэсэг байсан. За энэ хэсэг дээр бол дээрээс нь 1-р 51-д тэр хоёрыг ярьж байгаа, дээрээс нь Brian Podrick хоёр орж иж нэмэгдэж байгаа, дээрээс нь Davos Tormund орж иж нэмэгдсэн. За энэ хэсэг бол үнэхээр ерөнхийдөө яг нэлэнхийдээ бол надад бол маш их таалагдсан. Тэгээд хамгийн хөнгөн инээдтэй гой болгосон юм нь бол мэдээж Tormund Giants Bane өөрөөх нь одоо нөгөө Giants Bane гэдэг одоо нэрийг хаанаас олж авсан бэ гэдэг талаараа бол ярилцж байгаа. Тэгээд тэр Giant-ийн сүү ууж байгаа хэсэг бол үнэхээр инээдтэй хөгжилтэй гоё бас энэ хүнд сэтгэл хөдлөл ихтэй хүнд ангиад бол ямар ч байсан гоё гэрэл нэмж өгсөн ийм хэсэг байла. Тэгээд тэрний дараагийн жижигхэн хэсэг бол Sandor Clegane буюу Hound, Beric Dondarrion, Arya 3 бас жижигхэн гоё диалог яваад өнгөрж байгаа. Тэрэн дээр нэг сүртэй ярилцаад байх зүйл бол байхгүй гэж бодож байна. Тэрний дараа бол тэр хоёроос одоо хөгшин хоёр нөхрөөстэй Sandor Clegane, Beric Dondarrion хоёроос үүдээд Arya маань Gendry дээр очиж байгаа. Очиж байгаа ч байх уу? Gendryтэй уулзж байгаа. За тэгээ Gendry бол хинд Aryad яг одоо өмнөх анги дээр хилжсэн энэ ангийн эхний хэсэг дээр ч гэсэн бас хилжсэн нөө зэвсгийг нь хийж өгснэг үгж байгаа. За тэгээ энэ хоёр бол бас нэлээд зэвсгнээс эвтэйхэн одоо юу гэж хэлмээр юм бэ? Зэвсгнээс илүү олон юм л одоо солилцлоо та ямар ч байсан. Тэгээд энэ хэсгийг бол энэ хоёрын хэсгийг интернет нэлээд л хуваагдаж ярьж ах шиг байна. Тэгээ надад бол тийм сонирн болоо санагдаагүй, болохгүй санагдаагүй. Зарим үзэгчдэд бол мэдээж Arya-гийн дүрийг бол бид нар жоохон 10 настай 19 10 настай охиноос нь охин байхаас нь дүрээс нь хойш бол үдсэн учраас одоо ийм хэсэг бол насан туршидтын хэсэг гэх юм уу да тий. Ийм хэсэг бол бас зарим нэг хүмүүст эвгүй туссан юм шиг байна лээ. Гэхдээ надад бол нэг сонир санагдаагүй. Надад яагаад тэг санагдаагүй гэхээр дүр нь болвол нэгдүгээр анги бүлгээс хойш бол маш их юмыг тууллаа. Тэгээд дээрэс нь мэдээж маш их юм үзээ туулаад том болоод явж исэн учраас дээрэс нь жүжигч нь бас 22 3 нас хүрсэн учраас надад бол энэ нэг тийм сюрприз бол байсангүй. Дээрэс нь бас яг дөрүүдийнх нь өнцгөөс бодоход бол энэ бас утга учиртай одоо make sense буюу илүү одоо юу гэдэг юм ойлгож болохоор надад санагдсан. Яагаад тэгэхээр маргааш нь хинэн ч амьд үлдэх нь тодорхойгүй үхэл ирж байгаа. Шууд утгаараа үхэл ирж байгаа учраас сүүлийн шүнийг бол мэдээж өөрийнхөө олон жилийн сэтгэл бас ингээ хуваалцсан хоёр талаас айл айл нь хуваалцсан үнтэйгээ өнгөрүүлэх нь бол илүү бас одоо юу гэдэг дүрээ зөрчсөн зүйл бол надад үнэхээр санагдаагүй. Тэгэхээр энэ хэсэг бол бас дүр талаас бол зөв санагдсан. За тэгээд тэрний дараа яг буцаад бол нөгөө нэг миний түрүүнд дурдсан Jaime Tyrion, хим Brian, Podrick, Davos, Tormund бүгдээрээ цуглан одоо тэр галны одоо урд бүгдээрээ тайван суугаад гоё яриа өрнүүлж исэн хэсэг байсан. За тэр хэсэг дээр бол Tormund маань нөгөө нэг инээдтэй яриагаа өрнүүлж байгаа, одоо үргэлжлүүлж байгаа. Хэнийг Brian-ыг яагаад Night биш юм бэ гэж одоо асуусан. За тэрэн дээр тэгсэн чинь Brian хэлэхдээ болохоор эмэгтэй Night болох боломж байдгүй маа гэсэн чинь хэм болохоор Tormund болохоор яагаад гэсэн чинь зүгээр л ёс чаяг. Тэгээ ёс чаяг учраас л эмэгтэй хүн Night болох боломжгүй энэ ертөнцид бол гэсэн чинь тэгээд одоо юуг болол дэвтэйхөө орчуулах юм бол ёс чаягийг хараад идэг гэж байгаа юм тий. Тэгээд тэр хэсэг дээр хамгийн гоё юм нь бол юу гэхээр Jaime тэрэн дээр нэмж одоо манай үзэгчдийн хувьд яг цувралын үзэгчдийн хувьд бол шинэ мэдээлэл гэж магадгүй ном уншдаг хүмүүсээс тодорхой хэмжээгээр мэддэг мэдээлэл юу вэ гэхээр Westeros Tv-д бол нэг Night бос өөр хүнийг Night болгож одоо өргөмжлөх ийм боломжтой байдаг, эрх мэдэлтэй байдаг. Тэгээд тэрийг Jaime дурдаад Brienne-ыг бол яг албан ёсоор сая Night болгосон. За тэгээд энэ ангийн маань бол 8 дугаар бүлгийн 20 дугаар ангийн маань нэр бол Night of the Seven Kingdoms буюу Brienne-ыг хэлж байгаа ийм анги бол болсон байна. Тэгээд тэр хэсэг бол хамгийн их сэтгэл хөдлөсөн маш гоё мөч байлаа. Тэгээд бас цаанаал нөгөө нэг түрүүнд дурдсан үйл явдал цаана маш хүнд юм болох гээд байгаа болохоор цаанаал нэг хэцүү. Тэгсэн мөртлөө Brienne-ыг бид нэр энэ одоо 20 дугаар бүлгээс анх гарч ирснээс хойш ямар их зүйлийг туулсан. Дээрээс нь баг бидний мэдхээр Westeros Tv-дэх хамгийн одоо Night баг байх ёстой бараг цорын ганц хүн нь бол Brienne байсан гэдгийг одоо мэдчихсэн учраас энэ хэсэг үнэхээр гоё байлаа. Дээрээс нь жүжигчний хувьд бол маш гоё жүжигсэн байсан тэр хэсэг дээр бүр өмнөөс нь бүр ингээд баярлаад би бүр ингээд уйлчих гатаа үнэхээр сонирн болсон. Тэгээд энэ хэсэг бол үнэхээр гоё байлаа. Тэрний дараа
нэг бас нэг эргэн уулзалтуудын нэг Jorah Mormont, Lyanna Mormont хоёр маань бол уулзж байгаа жижигхэн хэсэг байсан. За тэрэн дээр бол Jorah Lyanna-г бунханд ингээд нуугдараа тулааны үед тэгээд манай гэр бүлийн House Mormont-ийн гэр бүлийн ирээдүй шүү дээ. Тэгээд одоо чамааг алдаж бол болохгүй бид нар гэсэн юмэг бол хэлж байгаа. Гэтэ бидний мэдх Lyanna бол мэдээж тэр юун дотор бунхан донд нуугдаа сууж байхгүй. Манай хүн бол тулалд нь нэгийгөө үзэн тэгээд нөгөө Night King буюу шүний хаантай бол бас л нөгөө нэг ширтэлцдэг тулаанаа хийх байх гэж найдаж байна. Тэгээд тэнцэнс Bran орж ирээд бас Jorah-тай жижигхэн момент үүсэж байгаа. Тэр бол маш гоё юу вэ гэхээр Bran биш уучлаарай. Sam шүү. Тий. Sam-ийн тэр хэсэг бол юу вэ гэхээр Sam-ийн одоо Samuel Tarly-гийн өөрийнх нь гэр бүлд хэдэн зуун жил одоо байсан, оршиж ирсэн Tarly гэр бүлийн одоо Valyrian сэлэн бол Heartsbane-ийг Jorah өгч байгаа. Тэгэд мэдээж Sam маань өөрөө сэлмээр мэдээж Jorah шиг мундаг тулалдаж чадахгүй нь ойлгомжтой учраас Jorah өгөөд Jorah тэрийг маш нэр хүнд, маш том одоо нэр хүндийн хэрэг болгож хүлээж авч байгаа нь бол маш гоё хэсэг байсан. Тэгээд сүүлчийн хоёр хэсэг бол юуны одоо Game of Thrones-ийн 8 дугаар бүлгийн 2 дугаар ангийн сүүлчийн хоёр хэсэг маш гоё хоёр хэсэг байлаа. Тэгээд ялангуяа одоо ярих байгаа хэсэг тэрэн дээр юу вэ гэхээр түрүүний одоо манай Tormund болон бусад нөгөө хэд Tyrion-тэй Jaime бүгдээрээ сууж байгаа хэсэг дээр бол бүгдээрээ сууж байгаа хэсэг дээр бас уур амьсгалыг хөнгөлөхийн төлөө уур амьсгалыг л оруулахын төлөө хэм бол Tyrion хин нэгэн дуулж чаддаг үстэй гэсэн асуултыг асууж байгаа дундаас нь тэгээд хэм болол бүгдээрээ чадахгүй гэдэг энэ бол айгу ойлгомжтойсэн. Тэр нөгөө Tormund энэ төр лаасан гэлтэй айгу нийттэй. Тэгээд гисэн чинь дундаас нь манай Podrick бол орж ирээд гинт Jenny of Old Stones гэдэг дууг маш гоё дуулж эхэлдэг. За тэгээд тэрүүгээр шууд одоо тэр дууг Podrick дуулж байгаа үед нь үргэлжлүүлээд дайнд тулаанд бэлтэж байгаа хэсгийг бол бүгдээрийнх нь маш олон дүрүүдийг харуулж эхэлж байгаа. Sam, Gilly, Little Sam 3-ыг, хин Gendry, Arya 2-ыг, за тэгээ бусад бүх дүрүүдийг ингээд бүгдээрийнх нь бол харуулсан маш гоё хэсэг байсан. Дээрэс нь хин одоо энэ Podrick тоглодог жүжигчин ингэж гоё дуулдаг бол үнэхээр хинч мдээгүй баха. Үнэхээр гой дуулдаг жүжигчин юм байна. Тэгээд энэ дуун ч гэсэн бас ач холбогдолтой дуу байгаа. За энэ дуу нь ямар ач холбогдолтой вэ гэдэг тодорхой хэмжээр жоохон мэдээлэл өгье. За Jenny of Old Stones гэдэг дуу нь болохоор Jenny гэдэг дүрийн талаар одоо хүн байсан талаар бол ийм энэ хаашрын тоглоом ертөнцид байдаг ийм дуу байдаг. Sansa хүртлийн дууг жоохон бахта одоо дуулж яадаг мөч хүртэл байдаг ном дээр. Тэгээ энэ Jenny гэдэг дүр нь бол яагаад ийм амар одоо романтик ийм алдартай зөвхөн романтик чиглэлтэй бас олон өөр зохиол байгаа. Тэгээд ийм дүр вэ гэхээр Duncan Targaryen гэж одоо хаан болох ёстой байсан ханхүү байсан. За тэр Duncan Targaryen бол бидний мэддгээр хиний одоо Daenerys-ийн өвөө буюу Галзуу хаан Aerys Targaryen-ийн төрсөн ах нь байсан. Төрсөн ах нь Duncan Targaryen бол яг хаан болох одоо хаан болж одоо залгамж халааг авах хэрэгтэй байсан ханхүү байсан. Тэгээд Duncan Targaryen Jenny-д одоо дурлаад аав нь хүлээн зөвшөөрөг учраас өөрийнхөө хаан суудлыг бол залгамж халааг дүүдээ буюу Aerys 2 дахь Aerys Targaryen-д өгөөд өөрөө бол хаан судлаас бол татгалзаж Jenny-тэй одоо амьдралаа үргэлжлүүлж исэн ийм сонирхолтой түүх байд юм а. Тэрний одоо тэрнээс үүдэн Aerys Targaryen бол хаан болсон. За тэгээ Aerys Targaryen-ийн хүүхдүүд бол Rhaegar Targaryen, Viserys, Daenerys гэсэн 3 хүүхэд бол мэдээж байгаа. Ийм сонирхолтой бас түүхтэй ийм дуу болол байна. Тэгээ энэ дууны талаар бол илүү олон түүх бас номон дээр нь илүү байгаа хаа. Манай ном уншиж байсан хүмүүс бол илүү сайн мэдж байгаа. Дээрээс нь энэ дууны бас албан ёсны хувилбарыг бол Florence and the Machine хамтлаг дуусан байлээ. Маш гоё хувилбар болгож бас дуусан байлээ шүү. Тэрийг бас YouTube дээр албан ёсны Game of Thrones-ийн сувг дээр орсон байлээ. Бас сонсцоогоорой. За тэгээд энэ анги маань бол хамгийн сүүлийн хэсгээр нь бол Jon Daenerys өөрийнхөө одоо бодит нэрийг, түүхийг, гарлыг хэлж байгаагаар дууссан. Тэрийг бол Daenerys яаж хүлээж авч байгаа нь бол маш олон хүнийг хуваах шиг, талцуулах шиг болсон. Тэр хэсэгтэр бол Daenerys хүмүүсээс гайхалсан л та одоо чинь юу гэдэг чи өөрийнх нь ингээд ахих нь хүүхэд болж таарж байгаа тэрийг асуухгүйгээр илүү одоо хэн болов Jon Aegon Targaryen, Rhaegar Targaryen-ийн одоо албан ёсны хүү учраас хүүхэд нь учраас Daenerys-ээс илүү одоо хаан сэнтэн дээр суух илүү одоо боломжтой илүү болж байгааг бол тэрэн дээр нь илүү Daenerys анхаарал хандуулж байгааг бол хүмүүс бас ярьж исэн. Надад бол тэр нь яг 7 дугаар бүлэг 8 дугаар бүлэг 7 дугаар бүлгийн
одоо Daenerys-ийн хувьд бол тэрний илүү боломжтой санагдаад байгаа. За тэгээд сүүлчийн хэсэг маань бол Jon Daenerys-т яг өөрийнхөө үүсэл гарал яг өөрийнхөө одоо яг жинхэнэ нэр өөрийнхөө яг жинхэнэ эцэг эхийнхээ талаар хэлж байгаа мэдээллийг хэлж байгаа хэсэг бол гарч байгаа. Тэр бас сонирхолтой хэсэг байсан. Тэрэн дээр Daenerys-ийн яаж хүлээж авч байгаа нь маш сонирхолтой байсан. Jon өөрийгөө Rhaegar Targaryen, Lyanna Stark хоёрын хүү мэдээж дээрээс нь албан ёсны одоо юу гэдэг хаан Сентиний бол үр залгамжлагч гэдгийг бол ерөнхийдөө хэлж байгаа гэж хэлж болно. Тэгээд тэрийг Daenerys яаж хүлээж авч байгаа нь бол айгүй сонирхолтой байсан. Тэрэн дээр одоо юу гэдэг өөрийнх нь шууд хамаатан болж байгаа гэдэгт ч юм уу эсвэл босод зүйлд биш илүү Jon буюу Aegon Targaryen өөрөөс нь илүү одоо хаан Сентийн залгамжлах ийм одоо эрхтэй гэдгийг бол мэдж авсан. Тэгээд тэрэн дээр илүү анхаарал хандуулж байгаа нь бас сонирхолтой байсан. Тэгээд ерөнхийдөө 8 дугаар бүлэг дээрээс нь 7 дугаар бүлгийн сүүл рүүгээ явсан Daenerys-ийн бол надад нэг таалагдахгүй байгаа шийдвэрүүд нь тэгээд дөрөв нь бас жоохон хэтрүүлэгтэй эч юм шиг тэгээд жоохон ядаргаатай айч юм шиг бас тэгэл Iron Throne гэдэг. Яг гоо бидний мэдж байгаагаар энэ олон бүлгийн турш олон зүйл үзэж зовсон, туулсан энэ зам бүхэн мэдээж Westeros TV-г өөрийн болгож хаан Сентин дээр буцаад ч яг одоо аавынхаа хаан Сентиг эргүүлж авах ийм зорилготой уулан байсан л да. Тэрийг мэдж байгаа. Гэхдээ ойр орчин нөхцөлдөө тааруулж ингэж дасан зохицож чадахгүй байгаа болов гэсэн өнцөг бол надад харагдаад байна. За тэгээд мэдээж тэнчэнээс тэр хоёрын эйгүү синийг эвдээд уур амьсгалыг эвдээд бүрээ үлээж White Walker-ууд болон Үхтлийн айран бол яг Winterfell-ийн гадаа ирснийг бол харуулж байгаа. За тэнцээ би тоолж үзсэн. White Walker-уудыг тоолж үзсэн чинь 16-7 White Walker-лаа бэлээ. Тэгэхээр энэ бол нэлээд гайхамшигтай тулаан болох байх гэж бодож байна. Тэгээ 16-7 White Walker байгаагаас гадна мэдээж хэдэн 100 мянган үхтлүүд бас байгаа. За энэ дээр миний хувьд бол нэг тийм сонирхолтой яг зөвхөн ганцхан миний хвшилтэй. Гэхдээ миний бас санал нийлж байгаа таамаг бол байгаа. Тэрэн дээр тэр юу вэ гэхээр яг дараагийн буюу 8 дугаар бүлгийн 3 дугаар ангийн Battle of Winterfell буюу Winterfell-ийн тулаан дээрх тулаан дээр Night King өөрөө бол ирэхгүй байх гэсэн ийм бодол бол байна. Таамаг бол байна. Яагаад вэ гэхээр одоо нөгөө нэг тулааны төлөвлөгөө гаргадаг хэсгээр Bran бол хэлдэг те. Godswood буюу одоо Winterfell-ийн тэр юунд ой модонд би болол илүү одоо өрх болгож байж. Тэгээд Tion бас хамгаалахаар болоо. Тэгээд Night King-ийг тийшээ татаад тэгээд Night King-ийг одоо устгах ийм төлөвлөгөө бол гаргацгаасан манай одоо гол дөрүүд. Гэхдээ тэрийг бол би биелнэ гэж бол ерөөсө бодохгүй байна. Миний хувьд бол Night King ерөөсө луутаага цог Winterfell-ийн тулаан дээр байхгүй зөвхөн одоо энэ 16-7 White Walker-ууд нь одоо генералууд нь те жанжингууд нь ч гэх юм уу те тэднэр нь за тэгээд үхтлүүд нь л тулаан хийх байх гэж бид нар хангалттай том одоо юу гэмдэ хангалттай том өсөлтөгч хангалттай том хүч чадал бол байж чадах гэж бодож байна. Тэгээд харин зөрүүлээд ийм сонирхолтой бас нэг ийм одоо таамаг явж байгаа нь юу вэ гэхээр Night King болол Viserion-ыг унаад ерөөсөө энэ тулаан дээр очихоор шууд King's Landing руу нисч магадгүй гэсэн ийм сонирхолтой таамаг байгаад байгаа. Хэрвээ шууд King's Landing руу нисэх юм бол Golden Company-тэй Cersei-гийн айрамтай бас тулалдаж магадгүй. Тэгээд хэрвээ ялах юм бол тэднийг хувиргаж бас магадгүй гэсэн ийм сонирхолтой таамаг бол мэдээж байгаа. Гэхдээ энэ бол дөнгөж таамагддгийг бас биелэх үгүйг нь хэн мэдвэ? Бас энэ тулаан дээр ирчих юм бэлээ бас сайн мэдэхгүй байна. За тэгээд 8 дугаар бүлгийн 3 дугаар анги буюу дараа 7 хоногт гарах анги маань бол кино урлагийн түүхэнд хамгийн урт зураг авалттай кино урлагийн түүхэнд хамгийн урт үргэлжлэх дэлгэцийн урлагийн түүхэнд хамгийн удаан үргэлжлэх хамгийн гайхамшигтай тулааныг бол бид нар дараа 7 хоногийн нэгд өдөр бол үзцгээх нэ. Тэр бол үнэхээр одоо гайхамшигтай зүйл бол байх байх гэж бодож байна. Тэгээд тэр ангийн дараа бол орой 9 цагаас нь бид нэр Cannes Lounge дээр бол цугалцгаагаад маш сонирхолтой хэлэлцүүлэг өрнөн гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд тэрэн дээр эрцгээгээр зөвлөмөр байна. За тэгээд энэ 7 хоног яг Монгол нэгд өдөр Game of Thrones маань гарч таардаг. Гэхдээ яг оригинал гарч байгаа хувцааг нь бодох юм бол энэ 7 хоног бол кино урлагийн түүхэнд, pop culture-ийн түүхэнд түүхэн 7 хоног болж байна гэж хэлэхэд бол буруутахгүй. За тэгээ одоо энэ 7 хоногийн 4 дахь өдрийн шөнө бол Монголд Endgame, Avengers Endgame кино маань нээлттэй хийх нь байна. За тэгээд мэдээж одоо Америктэй бүтэн санд Монголд нэгд өдрийн өглөө бол
Battle of Winterfell гарах нь байна. Тэгэхээр энэ 7 хоног бол үнэхээр тэгсэн ядан хүлээж байна. Манай X35 нэвтрүүлгийн дараагийн дугаараар бол түрүүн хийсэн Avengers Endgame киноны ямар ч спойлергүй ревю. За тэгээд Battle of Winterfell буюу Game of Thrones цувралын хаан ширээний тоглоом цувралын 8 дугаар бүлгийн 3 дугаар ангийн бүтэн спойлертай одоо өнөөдрийнхтэй адилхан бүтэн спойлертай ревю болвол цацагдана. За тэгээд сонирхолтой юмнуудын нэг нь бол мэдээж энэ Game of Thrones review, Avengers review-уд маань бүгдээрээ бас давхар тусдаа YouTube дээр манай суугаар бас явж байгаа. Тэгэхээр энэ олон зүйлүүдийг бол ярих маш сонирхолтой нэвтрүүлэг дараагийн дугаараар хүлээж ийн манай ивент дээр бас эрцгээгээрээ тэгээ хамтран ажилласан дэмжиж ажиллаж байгаа спонсор болж ажиллаж байгаа Can Lounge-ийн хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Тэгээ Can Lounge нь бол зүгээр энгийн лаунжаас гадна маш сонирхолтой давуу тал нь юу вэ гэхээр кино өрөөтэй байгаа. Тэгээ кино өрөөндөө бол кино гаргадаг, кино үздэг, киноны уур амьсгалаар ерөөдөө орчноо маш сонирхолтойгоор бүрдүүлсэн ийм гоё газар байгаа. Тэгээ маш гоё одоо нээлттэй болон нөхөрсөг гой хамт олон ажилтдаг ийм сонирхолтой гой газар бол байгаа шүү. Тэгээ ирж үзээрэй, очиж үзээрэй. Манай үйл ажиллагаа бол нэгд өдөр болгоны орой 9 цагаас Олимп Плазагийн 2 дахь байх юм манай Can Lounge дээр бол тогтмол болох юм а. Game of Thrones гарсан анги болгон дээр 5 сарын 20-нд дуслах гэсэн үг бол байнга болох юм. Тэр нь бол бидний одоо 5 сарын дуустал хийж байгаа маш том ажлуудын нэг бол болж байгаа юм шүү. Тэгэхээр бас ирж оролцоогоорой, дэмжицгээгээрэй гэж хэлмээр байна. Бас итгэлээ хуваалццаагаарай. За тэгээд нэвтрүүлгийн маань ерөнхийдөө ингээд нэвтрүүлэг маань дуусч байна. Хамтран ажилласан Romano Brand, за Can Lounge болон ESPN телевизийн хамт олонд талархснаа илэрхийлээ. Би одоо сүүлдээ хөлс мөс гойцсон сууж байна. Дараагийн анги болон дараагийн 7 хоногийг бол үнэхээр тийсэн ядан хүлээж байна. Дараагийн анги дээр одоо бүр энэс илүү сэтгэл хөдлөлттэй бүр ингээд яаж ярих бол мэдэхгүй байх бах гэж бол бодож байна. Үнэхээр сонирхолтой байх бах. Тэгээд дараагийнхаа дугааруудаар уулзцгаая, үйл ажиллагаагаар уулзцгаая, баяр та. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Romano амьдралдаа тоглолт хий.